даяг гишүүнийг урьж байна. Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтөд холбогдуулан Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсгийг баримтлан байнгын хорооноос боловсруулсан цагдаагийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүдээс асуулт зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Цогтбаатар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 24 хэсэг заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтөд холбогдуулан цагдаагийн албан тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. Зочин танилцуулъя. Төмөр замын их сургуулийн Төмөр зам